Байгууллагын байгууллагад 2025 оны 6 дугаар сард бол 397 зам тээврийн гомдол мэдээлэл бүртгэгдсэн. За түүнээс одоо 252 одоо тохиолдол нь одоо иргэний эрүүл мэнд эд хөрөнгөнд тохирол учирсан. Энэ тохиолдлоос 39 хүн амь насаа алдсан гэсэн ийм харамсалтай том мэдээ байна. За энэ том мэдээний бол одоо 10 Улаанбаатар хотод нийслэл бүртгэгдсэн. 39 нь орон нутгийн зам дээр амь насаа алдсан байна. За түүний дотроос одоо 8 хүүхэд бас амь насаа алдсан юм харамсалтай тоо гарсан. Орон нутгийн зам дээр гарч байгаа энэ амь насаа алдж байгаа тохиолдлуудын одоо 2-1 тутам нь одоо зөвхөн хорт хэтрүүлснээс болж одоо амь насаа алдж байгаа ийм одоо харамсалтай тоо баримт гарч байна. Тийм учраас бид нэр энэ орон нутгийн зам дээр хурдаа тохируулж одоо стандарт хурд буюу 80 км/цагийн хурдтай явах нь чухал байна. За 80 км/цагийн хурдтай явж байгаад ямар бүрийн байдлаар өөрөөсөө шалтгаалгүйч байдлаар энэ аваар осол болсон мөргөлдсөн тохиолдол бол эрдэнэ түүний амь нас одоо эрсдэх амь насаа алдах магадлал бол бага байдаг. Одоо 90-100 км/цагийн хурдтай явж байгаад аваар осол гаргасан мөргөлдсөн тохиолдолд бол амь нас алдах магадлал нь бас өндөр. За энэ нь бол шинжлэх ухаанаар тогтоогдсон байна. Гадны оронд хүртэл одоо энэ эсрэг урсгалтай хоёр игнээ зам бас байна. За энэ эсрэг урсгалтай хоёр игнээ замаар зорчихдоо тухайн орны иргэд маань одоо соёлтой байна. Урдаа яг баримталж явж гин. Тухайн тээврээс зорчиж байгаа иргэд маань хүртэл соёлтой байна. За ийм учраас одоо гадны орны энэ зам тээврийн ослууд бол буурч байна. За манад бол яг эсрэгээр. За жишээлбэл бид нэр хурдаа орон нутгийн зам дээр хэтрүүлж гин. Бие биендээ одоо хүндэтгэлтэй хандахгүй байна. Хандлагаа өөрчлөхгүй байна. Хаашаа хэдэн цаг явах энэ цагаа тооруулж гарахгүй байна. Тэрнээс болоод шөнө оройн цагаар бас их явж байна. Хит ядарсан үедээ тээврийн хэрэгсэл барьж байна. За заримдаа хит яарч байна. Гэр бүлээ аваад явж байгаагаа өөрөө мэдрэхгүй байна. За энээс болж л энэ зам тээврийн ослол маань одоо нэмэгдэж байна. Ямар ч туршлагатай, ямар ч сайн жолооч энэ согтуурлах ундаанд зүйл хэрэгэлсэн үедээ машин одоо тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд бол тэр самбааш хугацаа багасдаг. Дээрэс нь аваар осол гаргах энэ шалтгаан бас нэмэгдэл гэдгийг та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ Улаанбаатараас гарч байгаа бүх чиглэл 17 автомашин тээврийн цагдаагийн алгамнаас 24 цагаар эргүүлийн үүр гүйцэтгэж байгаа. Энэ авто эргүүлийн маань машин өөрөө хурд хэмжинэ, машиныг дугаараар нь танина. Тухайн автомашиныг одоо хаанхын автомашин байна, нэрийн сурвалж байгаа автомашин байна гэдгийг энэ таних ийм бүрэн тоноглогдсон ийм автомашин байна. За энэ автомашин маань Улаанбаатар хотоос 250-аас 350 км-т ажиллаж байна. Аймагуудын цагдаагийн газраас нийт 76 автомашин бас 24 цагаар эргүүлийн үүр гүйцэтгэж байгаа. Ингээд нийт бид нар 7800 км автозам дээр 93 автомашин өдөр шөнөгүй 24 цагаар үүр гүйцэтгэж байна. Энэ ажил маань 8 сарыг дуусгал